Okay guys, what's good? Raymond өглөөний мэнд үзэж байгаа үеэс манараад. За, өнөөдрийн лекцээр болохоор нөгөө блокуудын талаар орно. Order block болон proportion block, mitigation block гэсэн блокууд байна. За, proportion block, mitigation block хоёр бол ер нь бол ижлэхэн үүрэгтэй адилхан. Order block-ыг бол бид нэр ихэнх нь бүгдээр мэдж байгаа та. За, амчаас эхний order block бол ер нь тодорхой чиглэлийн хугацаанд market maker buy юм уу sell за buy модель явуулчихлаа гэж штэ. За энэ ч бид нарт smart money reversal буюу те shift хөдөлгөөн явагдсан бол энэ уналтын хөдөлгөөнөөс shift болохын өсөлтийн хөдөлгөөнийг үүсгэж гисэн хамгийн сүүлд хаагдсан эсрэг чиглэлийн буюу доошоо хаагдсан нэг candle-ыг бид нар order block болгож авдаг. За тэгвэл order block нь яг ямар үүрэгтэй вэ гэхээр энэ доторх захиалгын блок гэж хэлэгдэж байгаа учраас логикийн хувьд яг smart money буюу нөгөө ухаалаг мөнгө буюу institutional order flow чинь үргэлжилж өсөхийн тулд тухайн захиалгуудыг дуусгаад үргэлжилсэн өсөлт орж ирэх ёстой гэж үздэг. Гэхдээ энэ дунд бид нарт хангалттай fair value болон чухал зоонууд байвал ихэнх тохиолдолд заавал order block руу ирж бол шалгадаггүй байна. За бүр ингээд анзаараад харах юм бол яг энэ хүн чинь order block үүсч явах үед shift хийхээс өмнө order block-ийн захиалгуудаа биелүүлээд өсчихсөн тохиолдлууд бас байдаг гэсэн. Тэгэхээр эдгээр хөдөлгөөний хэдүүлээ өнөөдөр танд сурнаа. За, live chart руу ороод хэдүүлээ харъя л да. За, 1 минутаас л 5 минут нэлээ ойлгомжтой харагдах бах та. Окей, за 5 минутын дээр бид нэг order block-ыг хэрхэн яаж харах вэ? Order block бол за энд бол бид нэг smart money reversal буюу market structure shift энд явагдаад үндсээс өсөлтийн distribution хөдөлгөөн явагдсан байна. За тэгвэл энэ хөдөлгөөн дээр бидний order block маань аль нь вэ гэж үзэх юм бол үндсэн down close уналтын хөдөлгөөний эсрэг гарч ирж байгаа хамгийн сүүлийн уналтын лав буюу энэ харлааг л хэлж байгаа. Энэ бол бидний order block. Бисгийнэ. Order block. За order block-ийн байгаа бол хэрвээ энэ order block-ийг дээшээ өсөд гараад ирэх үед ханш маань immediate rebalance буюу доошогоо чирий шууд immediately order block руу орж ирэх үед бид нар risk entry буюу buy авалтууд хийх боломжтой байдаг. За тэр нь маш өндөр эрсдэлтэй. Логикийн хувьд бол жоохон дутмаг байдаг. За тэгвэл бид нэр юу хүлээх вэ гэхээр энд ханш маань shift хийгдсэн дараагаар тухайн order block-ыг шалгаад энэ retracement маань орж ирж чадах юм бол эсэргүүцэл авж байгаа нэг дохио хараад энэ зэг дээрээс бид нар байтах боломжтой байдаг. Окей. Ойлгомжтой. За order block-ийн хувьд юм байна. За order block-ыг яг шалгаад өсөж байгаа тийм нэг жишээ тааруулж маар байдаг. За уналтын хувьд бол те бас ялгаа авахгүй smart money reversal буюу market structure shift хийгдээд доош уналт орж ирж байгаа үед бид нар хамгийн сүүлийн хаагдсан candle буюу энэ өсөлтийн лав маань бидний order block болж орж ирдэг. Дээд зүүнээс нь доод зүүн хүртэл бид нар татна гэсэн. Body B-тэй юу бүгдийг нь оруулаад гэсэн. За тэгээд order block-оо эргээд ханш маань шалгаж авах үед нь бид нар sell арилжаанд орох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дундаа fair value энд орчууд бол immediate rebalance хийж байгаа учраас ямар нэгэн байдлаар заавал order block руу орж ирэх энэ gap-ыг нөх шаардлагагүй гэж бодоод оролтууд эндээс их боломжтой. Дээрээс нь чи биднэрт breaker гараад ирсэн юм дээ. High low high low low игээд breaker үсээд breaker энэ шалгаад immediate rebalance хийж ийн гэж үзээд оролт их боломжтой гэж. Окей, за order block-ыг шалгаж байгаа нэг жишээ бол энэ бас нэг харагдаж байна те. Уналтын хөдөлгөөн retracement дуслаа. Үндсэн distribution эхлэхээс өмнө биднэрт order block үүсгэж өгсөн байна уу? Өгсөн байна. Энэ order block-ыг үүсгэсний ардаас энэ дараагийн лав маань доошоогоо шалгаад орж ирж байгааз бүр B-ийг нь body-г нь шалгасан байгааз ингээд харахаар early entry буюу эрт арилжаанд орох боломжтой байж. Энд үүсгэсэн shift-ийг орж амжаагүй хүмүүс энэ retracement-ийн ардаас энд order block үүсгүүлээд байтах боломжтой байсан гэсэн. Тэгээд үндсэн distribution хөдөлгөөн ямар нэгэн retracement орж ирлэхгүй тэр чигтээ distribution яваад өсөлтөөр дуусчээ гэд харж болно. За энэ дээр ч гэсэн бас order block-ийн жишээ харагдчихлаа. Дээшээ бид нарт smart money reversal явагдсан. За энэ доор order block үүсгэсэн энэ том улаан харлааг дээшээгээ биеэр эвдэж хагдаад order block болгоод 3 дахь лав маань заавчлаа. 3 дахь лав маань доошоогоо order block-оо шалгаж орж ирж байгаа үед бид нар entry оруулах боломжтой. Энэ бол risk entry гэхдээ бид нар үндэслэлгөөний ёроолыг барих боломжтой байдаг. Ерөөсөө. За тэгвэл order block-ыг баталгаажуулах
одоо илүү магадлалыг нь илүү хүчтэй өндөр болгох те. Үнэхээр чи энэ ёроол дээрээс нь дармаар байгаа бол магадлалыг нь бид нар яаж өндөр болгох вэ гэвэл ердөөсөн амархан. Order block-ыг биеэр нь эвдэж байгаа одоо энэ хөдөлгөөн байгаа шүү дээ. Энд дээр ингээд body хийгээд эвдэж байгаа хэсгийг та харж байгаа хэ. За энд бол change in the state ч гэсэн давхар үүсэж байгаа юм байна. CISD. За order block үүсгэхээс өмнө яг энэ өсөлт эхэлсэн энэ цагаан лааны ёроолыг хараарай. Яг order blockтэй cancel-ийнхаа log-ыг нь sweep буюу liquidity-г нь авчаад тэгээд дэшээ гарч ирсэн байгаа. Энэ нь өөрөө Poisson reverse буюу бидний нөгөө өмнөх cycle-ийн log-ыг аваад дараагийн cycle-ийн high-руу дайрдаг гэдэг ойлголттой хамааралтай болж орж ирж байгаа гэсэн. Өмнөх cancel-ийнхаа log-ыг sweep хийгээд дэшег reversal хөдөлгөөн баталгаажж байна гэж харж болдог гэсэн. Ойлгомжтой. За тэхийн тод энэ бүх зүйлийг баталгааж болохын тулд бид нэг зүйлсийг хизээж мартаж болохгүй. Бусад конфлюенсүүд буюу нөгөө Лондон Азиудын лоовуудтай үнэхээр чи buy ярилцаанд орох гэж байгаа юм бол тухайн өдрийн bias тэ энэ цэгээс орох нь тодорхой гэсэн нэг тийм тодорхой цэг гаргаад бүх юмнууд чинь яг чиний өсөлтийн чиглэлийн дагуу чи ирсний хамгийн сүүлд л order block-ийн ёроол барих гэж ярилж байгаа гэсэн. Түүнээс биш бид нар хамаагүй те. За энэ доор cancel-ийн log авчлаа. Дэше order block үүсгэжлээ гэдэг энэ чэнэс хамаагүй байдаад иж болохгүй. Чиглэлийн дагуу авах ёстой liquidity-г аваад хамах ёстой зүйлсээ хамаад нөхөх ёстой gap-уудаа нөхөд яг narrative буюу зохиолын дагуу те утга зохиолын дагуу яг бүх юм ойлгомжтой явж явах үед л бид нар эсрэг чиглэлийн хөдөлгөөнүүдийг харна гэсэн. Ингээм бол бид нар нөгөө эрсдэл өндөртэй ч гэсэн reward буюу риск өндөртэй ч гэсэн reward нь өндөртэй байх арилжаанууд хийх боломжтой байдаг гэсэн. Ойлгомжтой та. За хэрвээ ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл энд үүссэн байна. Энд бид нар order block үүсгэсэн ч гэсэн өмнөх order block-ын log-ыг аваагүй байгаа тохиолдолд энэ дээр яаруу шалгах үед нь орж явахын хооронд эсрэгээрээ бид нар нөгөө бусад модулууд ашиглаж болно. Mark structure shift хийлээ, breaker шалгаж чинь, энд байгаа breaker-тэй fair value gap шалгаж чинь гэдгээр нь бид нар энэ чинээсээ байтах юм бол илүү учир зүгийн одоо нөгөө юу гэдүүлээ. Учир утгатай арилжаанд орно гэсэн. Тэгэхгүй энэ дээр ямар ч сонин шаардлагагүй сонин order block-тэй эрсдэлтэй order block үүсгүүлчихэд байтах нь өөрөө утгагүй эргээ. Эрсдлийг алгах баг дээр байх хэрэгтэй гэсэн. За order block-ийн хувьд бол ийм байна. За түнгод одоо бид нар дээр propulsion block гэж гарч ирнэ. Propulsion block гэдэг нь юу вэ? За энэ бид нар за sell хөдөлгөөн харъя л та. High low higher high хийчихэд lower low хийж амжааг байхдаа энд нэг swing high хийчдэг. Энийг бид нар failure swing гэж нэрлэдэг те. Higher high хийж чадлаггүй энд ор жижиг minor shift хийчдэг. За энэ failure swing үүссэний дараа биднэрт мэдээж тодорхой хэмжээний дараа бид нарт market structure shift буюу shift эсрэг чиглэлийн хөдөлгөөн маань өвдөг. Тэгвэл энд үүссэн өсөлтийн лав буюу энэ хэсэг блокийг бид нар propulsion block гэж нэрлэдэг бөгөөд онцлогийнхоо хувьд ханш маань энэ цэг дээр үнэхээр татаж гарч ирлээ гэж бодоход propulsion block-ийн 50% буюу яг энэ 50%-ийг биеэрээ дэшээ лаа маань эвдэж болохгүй гэсэн онолол байгаа юм. Хэрвээ энэ биеэрээ дэшээ эвдэх юм бол бид нар заавал энэ swing high дээр арилжаа бариадах шаардлагагүй. Зүгээр шууд алдагдлаа үлэн зөвшөөрөд гарчих боломжтой байдаг гэсэн. За өсөлтийн хөдөлгөөн дээр low, lower, high, lower, low, higher хийхээс өмнө failure swing хийгээд low хийж чадлаггүй failure дээр зарим тохиолдолд энэ descent үүссэн байдаг. Failure swing хийгээд энэ маань эргээгээд бид нарт дэшегээ market structure shift хөдөлгөөн маань явагдаад эсвэл change in the state ч юм уу те хөдөлгөөнүүд маань явагдах юм бол энэ бидний propulsion block болж орж ирээд үүний 50%-ийг ханш маань доошоо биеэрээ эвдэх ёсгүй гэсэн онолоор арилжаанд орох боломжтой байдаг. Чиглэлийн таамагдаг концепц. За тэгвэл хэдүүлээ нэг лайв чартн дээр харцгаая. Propulsion block-ийн учир утгыг ойлгоцсон байхад заримдаа нэг shift-тэй хүлээгээд retracement-тэй хүлээгээд хахад оролт хийж амжилгүй явцдаг талууд байдаг. За энд бид нарт propulsion block-ын жишээ. Ханш маань энэ ч low, lower, high, lower, low гэчээд энэ ч failure-тцсан. Дээшээгээ бид нарт энд shift өгдөг байгаа те. Энд shift хийгдээд энд failure swing хийчихэж байгаа учраас бидний propulsion block маань болохоор ердөөсөө энэ болоод ороод ирнэ гэсэн. Энэ хоёр харлаа. Энэ order block-ыг ашиглах шаардлагагүйгээр энэ хоёр харлаа маань бидний propulsion block болоод ороод ирдэг гэсэн.
Энийг order blockтай л адилхан шүү. Ингээ харахаар propulsion block-ийн 50% биеэрээ эвдээгүй гэдгээр нь энэ өсөлтийн лааны ардаас бид нар баа ярилж байгаа нүгтэй. За окей, энэ угаасаа бодит shift муу юм байна. Удаан ч гэсэн propulsion block маань ажиллаж байна. Үүнтэй давхартаа бид нарт энэ чинь order block байна те. Энд inversion gap байна гэд бусад PD array-нууд буюу нөгөө бусад концепцуудаа давхар хослуулад арилжаанд ороод магтлаа бид нар өндөрсгөж болно. Тэг яг external liquidity эмчээч гэх юм уу те. Бас low risk-ээр арилж. Stop loss-оо propulsion-ы 50% дээр тавьж болохгүй. Propulsion-ийнхаа доор swing low-га доор л тавих хэрэгтэй. Яагаад тэгэхээр мянга бид нар 50% нэвдэхгүй байлаа ч гэсэн үүний weak буюу зүүн маань доошоо ингэж орж ирэх магадaltaй. Унаад хүчтэй онж орж ирэх боломжтой. Тэгэхээр хэдүүлээ propulsion block-ыг ойлгохын тулд заавалчгүй stop loss-ыг propulsion block дээр орсон бол stop loss-оо тавихын тулд 50% дээр нэг ингэж тавьж болохгүй. Swing low-га доор тавих нэ. Ойлгомжтой те. Мөн ялгаа авахгүй үүнээс оролт хийхээс өмнө бусад бүх liquidity хамагдсан уу, арилжааны bias маань зөв тодорхой яг болсон уу гэдэг дээрээ үндэслээд эдгэр зүйлсээ арилжиж болно гэсэн. За ер нь бол байгаа шүү дээ. Энэ guys блокууд PD array-нуудын талаарх за сүүлийн гэж худлаа яриад яг хөө сүүлийн баг лекц болох байх. Яагаад тэгэхээр үүнээс цаашаага би бол өөр бусад PD array-нуудыг бол бүр нарийн төгс судлаагүй ашигладаггүй. Цаашаага дахиад маш олон байгаа. Үнэхээр те маркетинг бүтэц маань өөрчлөлт биднэрт шаардлагатай блокууд те шаардлагатай PD array-нууд хэрэгтэй болдог ч гэдэг юм те гарч ирээд тэрийг би өөрөө сайн судлаад ирвэл дараа чи ирээдүйд явагдах лекцүүд дээр би таад тайлбарлаад өгнө. Order block болон propulsion block гэдэг setup байлаа. За тэгээд одоо хэдүүлээ өөрсдийнхөө мэддэг юмнуудаа одоо ингээд сууг PD array-нуудаа түүл та. Биднэрт BC буюу fair value gap, CB бас нууралтын fair value gap, энэ дээрээс redelivered rebalance гэдэг fair value gap байж байна. Энэ dog байж байна. Энэ дээрээс энэ walk орж ирж байна. Тэ. Энэ dog. Энэ walk. За тэнгуутаа яг ийм том gap-аар хэмжээгээр шин зураасаар те immediate rebalance гэж орж ирж байгаа. Change in the state delivery гэж орж ирж байгаа. Тэ. Өөрчн бид нарт SMT орж ирж байгаа. За тэгээ энэ дээрээс нэмэгдээд зоонууд дундаас бид нарт breaker орж ирж байгаа. Энэ breaker дээр нэмэгдээд inversion орж ирж байгаа. Тэ. Энэ дээр бид нарт opening range gap орж ирж байгаа. Нөгөө volume imbalance гэсэн үг. Хоосондоо candle-ийн дундах зайтай. Volume imbalance гэдэг юм хэлж. За энэ volume imbalance бол нэг айхтар нэг яадаг. Гэхдээ ашиглагддаг та. Гэхдээ бид нарт харж ах хэрэгтэй. Зарим тохиолдолд volume imbalance бол шалгаад явдаг. За өөр чинь энэ дэр чинь нэмэгдээд юу байдаг вүлээ? Version for value gap, opening range gap. За тэгээ ер нь ингээд болж байгаа гэсэн үг. За бид нар bias-а тодорхойлоод сурчсан бол оролтоо хийхдээ эдгээр нөхцлүүдийг эдгээр зүйлсийг харж арилжаанд орох боломжтой. За энэ донд нөгөө нэг market structure shift маань орж ирнэ. Тэ. За тэнгуутаа нөгөө liquidity нүүд, элдв янз бүрнүүд гээд нийтдээ бид нар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 PD array судалсан байх шүү. Mentorship-ийнхаа хүрээнд. За энэ mentorship-ийн хүрээнд судалсан яг энэ 12 концепт одоо энэ PD array-г ашиглаад premium discount ашиглаад яг арилжаануудаа орохдоо бүгднийг нь оруулах чухал биш. Яг зөв цагтаа зөв үедээ бүх liquidity-г хамсан байх юм бол эдгээрээс аль нэг нь үүсэж явах юм бол бусад хослолтойгоо хослуулад үүнийг ашиглаад арилжаанд орчих болно. Үнэхээр bias чинь зөв бол бид нэр эрт оролдоод барих боломжтой. Хоцорсон байлаа гэж утгад shift болон те breaker-ууд ашиглаад gap-ууд ашиглаад орох боломжтой. Хөдөлгөөний дунд явж байгаа юм бол change in the state SMT-г ашиглаад орчих боломжтой. Хөдөлгөөний дунд redelivered rebalance гэдэг юм уу те. Энэ дундаа нөгөө order block-оо бид нар нэмээгүй байна шүү дээ. Order block-оо нэмээгүй байна.
Энэ донд сая одоо ингээ propulsion block гэдээ үсчлээ. Propulsion block. За 1 2 3 4 5 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 14 propulsion block гэдэг. За ингээд энэ 14 ашиглаад эрт оролтоо хийх боломжтой, дундуур нь хийх боломжтой оройтсон бол те эргээд ребаланс орж ирж яхад нь хаана яаж орох вэ? Гих мэтчлэн хөдөлгөөнүүд ашиглах зүйлс сурчлаа. Одоо миний зүгээс та нарт хэлэх зүйл нь ердөөсөө хувь хүний хичээл зүтгэлж чухал. За энэний ардаас надад одоо нэг лекц дутуу үлдэж байгаа. Тэр нь болохоор юуны лекц. Standard deviation болон optimal trade entry гэдэг өвт гэж яриад байдаг шүү дээ. Тэр хоёрыг гүн зөөрүүлж үзэн заа. Тэгэл ер нь бол дуусч байгаа. Bias. Та ч гэсэн лайв дээр тийм bias-ууд бол яг явах үедээ явдаг, мэдээж буруу алдаж харах үедээ хардаг. За тэр үе болгон дээр яг эдрийг бүгднийг нь оруулж ашиглана гэдэггүй. Яг хөдөлгөөнүүдээ харж байгаа аль нэг нь үүсээд те 2 ч юм уу 3 ч юм уу ядаж 3 нь үүссэн байх юм бол түн дээр нь тулгуурлаад арилжаанууд хийдэг. Тэ. Эдгэрийгээ хідүүлээ маш сайн ойлгох хэрэгтэй. Bias-аа ойлгох нь чухал, bias зүг байх нь чухал. Тэгээ дээрэс нь миний зүгээс та нарт одоо сайн нэг хэлий гэжсэн зүйл болохоор хувь хүний хичээл зүтгэл хамгийн чухал нь шүү. Та хэдий сайн бактестик хийн, хэдий сайн чартныхаа ард цаг хугацаа зарцуулна, тэр хэмжээнд эдгээр зүйлс чинь нүдэнд чинь маш сайн тод харагддаг болно. А тэгэхгүй зүгээр те оройны лайв дээр надтай суугаад өсгөө гшин арилжаанд дагаж ороод гэх юм бол утгагүй. Яагаад тэгэхээр би ч гэсэн алдаж арилждаг хүн, би ч гэсэн нэг зүйлийг орхигдуулж харна. Би ч гэсэн зарим нэгэн зүйлийг дутуу харна. Би төгс биш те. Эдгээр зүйлсээ мэдээд байгаа ч гэсэн болоод өвж байгаа лайв чартан дээр энэ болгоныгоо ингээд өнгөрсөн чарт чи ингээд харах шиг хэцүү юм байхгүй штэ. Тэгээ лайв чартан дээр харах ч өөр айгүй хэцүү. За тэгээ дээрэс нь таатай яриад явж байгаа ч гэдэг юм те. SMT үүссэн байдаг, үүсээгүй байдаг, immediate үүссэн байдаг те. Оролтоосоо хоцорсон байдаг. Гих мэтчлэн зүйлс айгүй их тулгардаг. Тэгэхээр та надтай надгүй эдгээр зүйлсийг хардаг болох хэрэгтэй. Хангалттай сан туршлах хэрэгтэй. Надад ч гэсэн туршлах хэрэгтэй. Тийм учраас зүтгэлтэй байгаарай. Тэгээд сүүлийнхаа лекцэн дээр би таадад юунууд орно. Fibonacci-гийн төлөвүүдийг ашиглах тал дээр байна. За яг order block дээр ингээд ойлгомжтой харагдчих жоо. Одоо жишээлбэл энэ дээр ч гэсэн бас харагдчих юм байна. Энэ бидний order block үүсэж байна гэж харж байна. Дараа нь манайх order block шалгаагүй ч гэсэн юу шалгасан гэхээр энэ харлаа чи юу лээ бидний breaker block ороод ирэнтэй. Breaker-ийг шалгаад энэ дээр CB байна, CB шалгаад унжина ч гэдэг юм. Ганцхан юм барьж ашиглах гэхийн хооронд эдгээрийг мэдсэн байх юм бол ямар ч нөхцөл байдалд үнэхээр гоё bias-ын дагуу явах хөдөлгөөн дээр өөрсдөө багтаачч чадна гэсэн үг. Тэгээ манайхан арилжаанд орохдоо шуналтаж холыг харлахгүй ойрхон авах боломжтой 1/2, 2-той 1/3, 3-тай цэгүүд дээр TP-нүүдээ авч байгаарай. За тэгээд дараагийнхаа лекцээр уулзлаа. Bye guys.